Одоогоос 4 жилийн өмнө Зөв 5 подкаст дээр голын хадгаас гэсэн сэдвийн тухай ярилцсан байдаг. Иргэн санаа тэрхүү подкастыг 2 жилийн дараа давтан сонссон. Тэгээд сонсох үед бол илүү гүн утгыг нь сайн ойлгосон. Тэгээд өнөөдрийнхөө дугаарыг өөрийнхөө YouTube суваг дээр бас бичих юм сэтэл төрсөн гэж хэлж болно. Сүнсний зорилго гэдэг нь бол бид хүн болж төрөх үедээ энэ амьдралдаа заавал биелүүлэх ёстой тэр нэг тийм үүрэг даалгавар гэж зүйл байдаг. Тухайн ярьж байгаа юм. За тэгээд тэр үүрэг даалгавраа дагаад бол бас бүгдлаа биас өв гэж зүйл нь бас дагаж ярьдаг. За тэгээд энэ сүнснийхаа зорилго гэдэг нь бол бидний энэ амьдрал дээр хийх ёстой тэр ажил мэргэжил тэр үеийг дагсан авьяас чадварыг хэлж байгаа. За тэгээд тэр нь бол бидний бага насанд хамгийн ихтэй хэдэн 10 наснаас дотоогштой бид нар бол тэр зүйлийг айгүй сайн мэдэрч ингэж байдаг. Тэгээд энэ нь бол яг дотоод хүүхдийн бяцлаглаар бол үлээ ингэж гарч ирж мэдрэгддэг. За харин бид нар ингээд нийгмийн амьдрал донд ингээд яваад нийгмийн шахалт, гэр бүлийн шахалт, за тэгээд энэ олон завгүй цаг хугацааны шахалтын дундаар бид нар яг тэр өөрийнхөө дотоод тэр өгөгдөл дотоод сүнсний тэр зорилгоо бол ингээд мартаад явчихдаг. За тэгээд энд яг юунууд ордог вэ гэхээр нийгмийн хүлээлт, за тэгээд эцэг эхийн хүлээлт, тэдний хүслийг биелүүлэх тийм. За тэгээд санхүүгийн энэ янз бүрийн дарамтууд, цаг хугацааны энэ шахалтууд, за тэгээд мөн бидний дотор шивэгдэж үлдсэн тэр айдас, буруу итгэл үнэмшил, за тэгээд одоогийн бас юм боловсролын системтэй бас юм холбоотой гэж үздэг юм байна. За тэгээд бид нар ингээд өдөр тутмын амьдралдаа ер нь бол яг ингээд өөрийнхөө яг ямар ажил хийх гэж ирсэн, юу чаддаг, ямар өгөгдөлтэй, яг ямар хүн болох гэж ирсэн бэ гэдгийг бол мэдэхгүй ингээл бүгд нэг хайрцагт ороод, бүгд дөрвөлжин хэлбэртэй, бүгд гурвалжин хэлбэртэй болоод ингээд явж байгаад нэг л мэдэхэд бол 12 дугаар ангиад төгсөв ингээд болчтой. За тэгээ 12 дугаар ангиад төгсөх үед мэргэжил сонголтын үед ингээд бүх л хүмүүс бол ингээд яг л нэг төрлийн ижил хэрэгслүүдийг ингээд сонгоод шилдэг. Тухайн үедээ энэ цалин өндөр байх юм байна. Энэ илүү гоё нэр хүндтэй юм байна. За ерөөсөө танай ангийнхан бүгд л иймэрхүү мэргэжилтэй болж байна. За аав нь багадаа ийм болохыг мөрөөддөг байсан гэдэг ч юм уу тийм. Ингэсээр аваад нэг тийм мэргэжлүүд сонгочдөг. Тэгээ тэр мэргэжлүүд нь бол яг цаг дээр айгүй тийм түгээмэл бүгд л бизнес удирдлагаар төгсдөг ч юм уу. Бүгд л санхүүч болдог, хуульч болдог. Тийм л болдог. Тэгээ ингээл 3-4 хүн мэргэжилт хуваагдаад ихэнх нь яг ижилхэн амьдралаар ингээд бакалавраараар сураад тэгээд төгсөнгүүтээ бүгдээрээ л цагаан сараачиг өмсөөл нэг болж өгүүлэг том компани мэргэжилтэн болж ороод хэдэн жил яваад менежер болоод ингээл дуусна гэдэг л нэг тийм ижилхэн замнал, ижилхэн тийм зорилготой болчихсон байдаг. За тэгээд тэр ажилдаа ороод ингээл яг нэг тийм матрикс гэж нэрлэдэг байгаа тийм яг л нэг тийм ритмд ороод бүгд адилхан ингээл явж байгаа. Яг тухайн үедээ ингээд болж байгаа юм шиг боловч ингээд хэдэн жил ингээд яваад ирэхийн алдаад бол биш байгаа юм шиг мэдрэмжүүд төрж эхэлнэ. Нэг л тийм ингээд өөр хүний амьдралаар амьдраад байгаа юм шиг эсвэл нэг тийм тэгээд байвал байж болно. Гэхдээ яг энэ зүйлийг хийхийг чи яг үнэхээр хүсдэггүй. Эсвэл яг энэ зүйлийг хийхэд чи цаг хугацааг үл хамааран бүрэн шумбаж хийж чаддаггүй. Тэгээд хэцүү байна уу, амархан байна уу, үл хамааран хийсэн ажилласаа чи нөгөө цэнгэл аз жаргал мэдэрдэггүй. Бүр дээд цэнгэлтэй. Бүр ингээд орчноосоо тасарч бүр умбож тэгэж баярлж хийдэггүй. Тэр ажилдаасаа догтлол авдаггүй. Гэхээр зүгээр цалин өгөхгүй болж наад ажиллаа хийх үү? Бусад харагдах албан тушаал тэр нэр хүнд нь байхгүй болж наад ажиллаа хийх үү гэдгээр үгүй болчдөг. Яг тэр хүний чин зүрхний үнэхээр тэр
голоос нь тэ голын хатгаас тэр голоос нь хатгаж гарч ирсэн чин хүсэл пашн мөн үү? Яг тэр зүрхэн хүрднээс нь цацардаг тэр гэрэл мөн үү? Яг тэр дотоод хүүхдийнх нь хүсэл зориг мөн үү? Яг тэр тээж ирсэн авяас чадвараа ашиглаж байгаа юу гэхлээр үгүй болчдаг. Тэгэхээр тэр бол тэр хүний яг сүнсний зорилгын ажил бол биш ээ л гэсэн үг. Сүнсний зорилгоос хөндөрсөн амьдралын үед хүнд ямар мэдрэмжүүд төрдөг вэ гэдээ ингээ хайж үзгээд өглөө босгоод юм утгагүй санагддаг, ажилдаа явхад дотор нэг л зүйл ингээд эсэргүүцэх мэдрэмж төрөөд байдаг. Айгүй тийм дургуй зүйлийн хүчилж хийлгэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Ер нь л хийж байгаа тэр ажил, хийж байгаа тэр үйлдэл, хийлгэж байгаа тэр явц бүх зүйл нь л хүч ашиглаж, хүчилж тэ ингэж хийлгээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байвал. За тэгээ дээрэс нь одоо жирийн хүмүүсээс илүү ихээр маш их ядардаг. Тэгээд яг цалин авлаа окей. Тэгтэл нэг тийм аз жаргал юм бяцхан хүүхдийн догтлол нэг тийм нэх гоё тийм аз жаргалын мэдрэмж цэнгэл мэдрэхгүй. Тэгэл ингээл нэг юм харахны уралдаан шиг үсээр л агаал тэгэл өглөө өдөр орой гэл нэгээс тавтах гээл. Тэгэл ингээл нэг тойргон дотор ингээл гүгэл байгаа юм шиг мэдрэмжтэй байх юм бол та өөрөө сүнсний зорилгоосоо хөндөрч явж байна гэсэн үг юм байна. Тэгээд яг юуны төлөө ингээл яваад байгаа юм бэ гэхэлээ дандаа бусдын төлөө тий за яхаа гэр бүлээ аваа явчихын төлөө ээж аав харж байгаа болохоор нийгэм намайг хардаг өнгө төрхөн юм одоо менежер дарга захирал байхаар тэгээд хүнд хэлэхдээ нэг тийм ажил төрөлтэй гэж хэлэх зорилгоор гэдэг ч юм уу дандаа юм гадагшаа чиглэсэн хүлээлтүүдийг хангасан тийм мэдрэмжүүдийг одоо бүглэх зорилгоор тэр ажлыг хийж байгаа. Гэхдээ чи яг өөрөө дотроо яг дуртай юу? Өөрөө чи яг аз жаргалтай байна уу гэхлээр үгүй гэж хариулж байгаа бол та өөрийнхөө голын хатгаас өөр зүгээ одоо ажил хийгээд байна гэсэн үг юм байна. За тэгээд бид нар ер нь бол бас сүнсний зорилгоо олж чадахгүй байдаг нь бас хамгийн том шалтгаануудын нэг бол айдас байдаг. Тэгэхээр айдас нь бол зүгээр л ингээд энгийн юм айдас гэхээс илүү бүр тэр даалт ухамсар хадгалагдсан бүр юм сөрөг итгэл үнэмшилтэй тийм тэгээд тэр нь бүр бага наснаас бүр ураг байхаас эхлээд програмчилсан тийм зүйлийн үр дүн болж гарч ирсэн байдаг. За тэгээд энэхүү одоо даалт ухамсарын цаана байгаа сөрөг итгэл үнэмшлүүд нь одоо жишээлбэл юу орж болох вэ гэхээр одоо дараах итгэл үнэмшлүүдээр өөрийгөө одоо үнэлдэг, өөрийгөө хардаг, өөрийгөө боддог гэсэн. Би одоо үн цэнгүй юм байна. Би хүсснээ хийвэл гологдно. Тэдний хүснээр хийвэл тэдэнд үнэлэгдэнэ тэ. Бусдын хүслийг хангаж байж л би тэднэр хайрлуулна. Тэгээд би зөвхөн шаргуу хөдөлмөрлөж маш их хичээж байж л би одоо бусад хүмүүсээр үнэлэгдэнэ гэдэг ч юм уу иймэрхүү одоо итгэл үнэмшлүүд бага настаас суусан байдаг. За эдгээр итгэл үнэмшлүүд бол ер нь бол эцэг эхийн одоо тэр багт нь ханддаг байсан тэр тухайн хүүхдэд тавьдаг байсан тэр хүлээлт тий эсвэл бага наснд нь өөртөө тохиолдсон тэр шарах за түүнд тулгаж одоо шахаж байсан тэрхүү зүйлсүүдээс ер нь бол үсэлтэй байдаг. За тэгээд тийм учраас тэр хүн өөрийгөө одоо яг тийм өөрийнхөө яг аутентик тий яг тэр үнэн мөн чанараар нийгэмдэр гаргаж харуулж тий яг өөрийнхөө хүссэн ажлыг одоо хийж яг тэр авяас чадвараа өнгөлж харуулахгүйгээр зүгээр өөрийгөө хит хүчлээд дандаа бусдын сайн сайхны төлөө өөрийгөө золиослоод за тэгээд нийгмийн хүлээлтэнд нийцүүлэх төрлийн ажлуудыг сонгоол ингээл хийгээл тэгэл 10 20 жил ингээл яваал гэдэг. За энэ үед бол архаг стресс сэтгэл готрол бол үүснэ. За тэгээд бие махбод шууд юм ядаргаа байнгын ядарсан мэдрэмжтэй ингээ байгаад байдаг. За тэгээд мэдээж дандаа тийм сөрөг итгэл үнэмшлүүд байна. Ууртай, уцаартай, гунигтай, залхсан тий эсвэл өөрийгөө буруудахсан. За нэг тиймэрхүү урамгүй тий тиймэрхүү юм сөрөг итгэл үнэмшлүүд байдаг.
Тэгээ эдрийн цаана бол бүхэлдээ л одоо өөртөө тий өөрийгөө асар ихээр хүчилж боож хорсон тэр өөрийнхөө дотоод хүүхдийг, өөрийнхөө сүнсийг ингэж дандаа бусдын төлөө хүчилж байлгаснасаа болж ингэж гомдоосон тийм зүйл байдаг буюу өөртөө гомдсон гомдол байгаад байдаг. Тэгээд ер нь бол яг ингээ хүмүүстэй бясалгал хийж яхад хамгийн ихний бясалгал дээр түгээмэл гарч ирдэг зүйл нь гэвэл одоо өөртөө гомдсон байдаг гэж манай багш нар ярьдаг. Буюу өөрийгөө гомдоочихсан байдаг. Өөрийгөө сонсдоггүй, хүнийг сонсдог. Өөрийнхөө хүслийг биелүүлдэг, хүний хүслийг биелүүлдэг. Өөрийгөө болохоор дандаа одоо бусдад хийхийг хүсдэггүй тэрхүү хараншин, тэрхүү үйлдэлээ дандаа өөртөө хийдэг. Тийм учраас өөртөө маш их юм гомдчихсон. Хэрвээ тэр гомдлыг арилгах бол, хэрвээ түүнийг сонсвол, хэрвээ түүнийг яг байгаагаар нөнгөлж гаргаж ирэх юм бол тэр бол маш гоё өвдөөсөн, маш гоё авьяастай, маш чадвартай, 1-2 зүйл үнэхээр гоцгойд чадвартай, өгөгдөлтэй тийм сүнс байдаг. Даанч одоо тэрийг бол яг л ийм хайрцагт, яг л нэг нийгмийн хүлээлтээр бүгд дөрвөлжин байх хэвээр, бүгд гурвалжин байх хэвээр, бүгд менежер болох хэвээр, бүгд дээд боловсралтай болох хэвээр гэд ингээд бүгдийн нэг адилхан улаан өнгөтэй байх хэвээр гэд ингээд шахацнаас болоод тэр шар өнгө, тэр нохоо өнгө зээш тодорч гарч ирдэггүй. Тэр уг нь бол бизнес удирдлагаар төгсөг биш, зүгээр л тоогооч, зүгээр зураач, зүгээр одоо уран бүтээлч те эсвэл зүгээр зохиолч, заалагч, багш байж болох байсан. Тэгэл бүгдээр ингээд сороож хөмсүүлээл яг нэг газар ажиллаулаад яг нэг зүйлс хийлгээл ингээл өдөр хоногийг одоо тий шар хоног бор хоногийг ингээд өнгөрүүлээл яагаад тахлаар тэр олон гоё өнгө солонгошоо солонгорох хэвээр хүн болгон түмэн янзын өөрийн голын хатгаасаа гаргаж ирээд гоёор солонгороод за тэгээд тэр энэ амьдралтаа авч ирсэн тэр даалгавраа тэр үүргээ биелүүлээд буцаад ингээд явах хэвээр байтал тэр даалгавраа хийхгүй яг л нэг бүгд л адилхан саарл өнгөтэй байсаар хагаад дахиад одоо үхэл дахиад төрөөл ингээл өөрийнхөө ч даалгаврыг олж мэдэхгүй за мэдэхгүй болохоор хийхгүй ингээл яваад л байдаг гэсэн. За тэгээд мэдээж ингээ яваад тахлаар одоо амжилт гэж бидний нэрлэдэг тэр зүйлс бол магадгүй цалин мөнгөөр тийм ингээд за нэг 5 жил ажиллаад нэг за 500 мянгаар цалин нэмэгддэг байдлаар амжилтыг үнэлээд байгаа боловч яг үүндээ жинхэнэ амжилт гэдэг бол тэр хүний зүрхэн дотор өөрийгөө мэдэрдэг тийм үнэхээр хийхийг хүссэн зүйлээ хийсэн, чадсан тэр нийгмийн ямар ч хүлээл тэднэрт батлахгүйгээр өөртөө мэдрэх тэр цэнгэл жаргал тэр бол амжилт байсан юм гэдгийг бол мэдэхгүйгээр тэгэл явсаар агаал тэдвэртэй гараал тэгэл дуусдаг ийм амьдрал байдаг гэнэ. За тэгвэл энэхүү одоо өөрийнхөө амьдралын зорилгоо таны голоос, таны зүрхэн хүрднээс, таны ходоодны хэсгээс хатгаж гарч ирэх тэр мэдрэмж тэрийг яаж мэддэг, сонсдог болох вэ? За тэрийг мэдээж сонсоход бол эхлээд бидний нийгэм гэдэг зүйлээсээ холдоод түр өдөрт 10 минут, 15 минут тасрах хэрэгтэй. Зүгээр л хинч биш, юуч биш, зүгээр л ганцаараа өртөгөө байх хэрэгтэй. Тэр хооронд ямар ч тийм девайстэй утас, сошиал медиа, зурагч, YouTube одоо хүн амьтан хинч байхгүйгээр өөртөөгөө сууж эхлэхээс эхэлдэг юм байна. За тэгээд энд бол бясалгал хийхтэй. Заавал нүдэн ханахгүйгээр зүгээр л цэцэрлэг түрээлэнд суух. Гэж болно. Эсвэл зүгээр л одоо бас хүрээлэнд гүйх. Тэгээд бас усанд сэлэх. Иймэрхүү дуу аргууд байж болно. Эндээс ер нь бол эхний эхлэлүүд бол тавигддаг. Буюу эхний тэр хатгаас гэж хэлээд байгаа буюу одоо нэг тийм мессеж тийм таны зүрхнээс, таны сүнснээс танд өгж байгаа мессежийг хүлээн авах одоо тэр эхний алхам тавигдчих эхэлнэ гэсэн. Тэр хизээ бид нар руу орж ирдэг вэ гэхлээр бусад зүйлсийг унтраасан үед буюу яг чив чимээгүй юуч байхгүй
гав ганцаараа ингээл явж явах үед эсвэл сууж явах үед бидэнд хилж эхэлдэг. Тэр хатгаасууд нь хатгаж эхэлдэг гэсэн үг. Тэрийг ерөөсөө сонсохгүйгээр өдөр болгон завгүй, минут секунд болгон эм тэндээс ингээл мессеж ирээл, нотификейшн ирээл, эсвэл дуу сонсоол, эсвэл юм сонсоол тэнгэл тасралтгүй л нэг гаднаас дотгошоогоо чиглэсэн юм буюу ингээл хийгээл ах юм бол дотроос гадагшаага чиглэсэн юм ерөөсөө гарч ирэхгүй байгаа даа гэсэн. Тэгэхээр тэр бүх ингээд тань руу орж ирээд байгаа тэр зүйлсүүд бүгдийг унтраагаад гав ганцаараа ингээд бясалгал хийх, ганцаараа байх агшин таны дотроос гадагшаа чиглэсэн мессежүүд орж ирнэ. Энэ бол таны голын хатгаас хатгаж эхэлж байна гэсэн. За энэ хөвчлэн бага насны дурсамжуудаар дамжуулж орж ирдэг. Гинт л одоо ингээд бүр дээр үеийн 10 жилийн сургуулийнхаа хашаанд ингээд найзуудтайгаа тоглож исэн үе орж ирдэг ч юм уу те. Бүр ингээд бага насны өвөө эмээдэг хамт байсан тэр үе. Эсвэл ингээд чиний ингээд жоохон бахтай байдаг байсан чиний өрөө ч юм уу те. Өрөөндөө ингээд чи юу хийдэг байсан. Тэр ханын зураг, ширээн дээр байгаа зүйлс тэр чи чамд зурс гэж орж ирнэ гэсэн үг. Тэгээ тэндээс чи өөрийгөө олж харж эхэлдэг. Нэрээ би яг юм байсан те. Манай өрөө юм байсан. Манай сургууль юм байсан. Би нэрээ юм дуртай байсан гэдэг юм дурсан гэхээс илүү мессежүүд дотроос ч орж ирдэг гэсэн. Тэр бол яг чиний жинхэнэ хийх ёстой тэр зүйлийн чинь яг нэгдэхийн үзүүр байдаг. Утасны үзүүр гэсэн. Тэр утасны үзүүрээс цааш нь ингээд татаад явна буюу одоо бясалгал хийх байдлаар өөрийгөө дахиад сонсно гэсэн. Бясалгал гэдэг бол дахиад хэлээ нүдэн айнад суух бас яг зөвхөн тэр биш шүү. Зүгээр л ганцаараа алхахч байж болно. Ямар ч байсан өөрийгөө сонсох тэр цаг хугацаа гэсэн. Тэрийг дасгал хийж агаад хийж болно, бясалгал хийж агаад хийж болно, алхаж агаад хийж болно. За тэгээд тэр утаснасаа ингээд татаа цаашаа яваад дараагийн өдрүүдэд өөрийгөө сонсоод ингээд явж хаад. Үнэхээр дуртай байсан зүйлс чинь, чаддаг байсан зүйлс чинь, мөрөөдлүүд чинь нэг нэгээрээ чамд санагддаг. Тэр болгон чамд бүгд байсан. Одоо ч байгаа. Зүгээр л чи мартчихсан гэсэн. Зүгээр л мартцсан. Тэр авьяас чадвар чамд одоо ч байгаа. Чи түүнийг сэргээж юм бол чиний зүрхэн дотор гал ирмэлзэл одоо ч хിവэрэ гэсэн. Тэгээд түүнийг ингээд татаад одоо дэлгээд өнгөлөөд тэгтээ тгийх үед ерөөсөө өмнө нь чи 20 жил 30 жил хийж исэн шигээ шүүмжилж болохгүй. Яг л байгаагаар хүлээж авах гэсэн. Ийм мөрөөдөл байгаад дэмий. Ингүүл тэгвэл ингээ штэ гэх мэтэр ингээд шүүгээд л хэлэх юм бол буруу гэсэн. Тэр бол та өмнө 20 жил зөндөө шүүчихсэн тийм. Шүүгээд шүүмжлээд нцаагаад бусдын хүлээлтэнд нийцүүлээд яваад ирсэн амьдрал ч өнөөдөр юм л байж байгаа шүү дээ. Яг тийм биш. Зүгээр л тэрийг яг гоё яг байгаагаар нь зүгээр л сонсоод хүлээж авах гэсэн. Тэг мэдээж энийг бол бяцлаглаар хийх юм бол илүү гүнзгий одоо өөрийнхөө биеэрээ нэвчүүлэн мэдрэх боломжтой. За тэгээ сонсох тусам улам илүү мэдээллүүдийг танд өгж эхэлнэ. Тэгээ хамгийн чухал нь бол тань руу орж ирж байгаа мэдээллүүдийг бүгдийг унтраагаад өөрийгөө сонсож эхэлнэ гэсэн. За тэгээд дотроос гарч иж байгаа зүйлсүүдээ дэвтэр дээрээ бичиж буулгаж бичнэ гэсэн. За ангих агшинд та өөрийгөө ойлгож эхэлнэ. Ямар хүн байлаа, юунд дуртай байлаа. Энэ үеэс л та өөрийгөө юу хийх гэж ирсэн. Таны амьдралын зорилго чинь юу юм бэ гэдгээр нь бол мэдэрч аавна. За тэгээд тэрийгэ мэдрээд ер нь бол иймэрхүү юм байна. Яг би нэг багасаа яагаад ийм зүйл мөрөөдөд байсан. Ийм зүйлд би хинч намайг хэлээг байгаад би яагаад дуртай байсан гэдгийг олоод мэдчихье. Тэр мэдсэн зүйлээ хэрвээ батлахыг хүсэж байгаа бол тоон зурхаа байд юм уу, астролог байд юм уу тиймэрхүү зурхаануудаас өөрийгөө олж мэдээд тааруулж уншиж үзэж болно. Тэгэх үед бол бүр одоо логиктойгоор тань тайлбарлагдаж ирнэ.
За амьдралын замын тоо гэдээ би нэг бичлэг оруулсан. Тэр бичлэгтээ бас тулгаж үзэж болно. Мөн астролог, за тэгээд нарны, сарны, мандалд ордуудын одоо нийлбэрээр өөрийгөө томьёолж харж үзэж болно. Энэ үед илүү ойлгомжтой болж ирнэ гэсэн. Ингээд та өөрийнхөө сүнсний зорилгоо нэгэн хэсгээс нь олж мэдээд татаад таниад ирсэн бол тэрнийхээ төлөв үйлдэлийг заавал хийхийг зөвлөж байна. Та тэрийг өөрөө мэдсээр байж яг өнөөдрийнхөө амьдрал дээр хүлэгдээл ингээл хийсэн зүйлээ давтан хийгээл ингээ яваад ах юм бол таны амьдралын үр дүн бол өөрчлөгдөв. Тийм учраас өөрийнхөө төлөө, өөрийнхөө сүнсний өгөгдлийн төлөө, сүнснийхаа төлөө бол заавал өөр юм үйлдэл хийж эхлэх хэрэгтэй. Тэр нь бол яг өнөөдөр шууд ингээд маш том эрсдэл аваад өөрчлөгдөхөөс илүү одоо хийж байгаа ажилтаа зэрэгцүүлээд өөрийнхөө мөрөөдлийн ажлуудыг баг багаар хийж эхлэв. Өөрийнхөө мөрөөдлийн төлөө баг багаар алхам заавал хийж байгаа хэрэгтэй. За тэгээд миний туршлагаар бол таны одоо тэр сүнсний өгөгдлийг биелүүлэх гэдэг чинь бол таны угаасаа даалгавар. Энэ даалгавраа биелүүлэх гэж явж байгаа цагт бол таныг одоо харж ханддаг, таныг ивэдэг тэрхүү одоо ертөнц гэж хэлж болно, өвөг дээдэс тэ сахиусан тэнгэрүүд гэж хэлж болно. Тэдгээр хүмүүсийн дэмжлэг, тэдгээр одоо энергийн дэмжлэг бол маш их байдаг. Тэгэхээр цаанаасаа лаяанда маш гоёор ингээд бүтэлтэй байгаад бүтээд таны ихлүүлсэн тэр ажил чинь дэлгэр дүүрэн ингээд дивжээд явах боломжтой байдаг. Яг тэгвэл тэр бол таны одоо явах ёстой зам, амьдралынхаа зөв зам жим рүү орж эхэлж байгаа учраас маш их тийм гоё ивэлүүд танд гарч ирнэ. За төдий хэмжээгээр таны өөрийн чинь авиас чадвар бас сайжраад ирнэ. Яг тэгвэл тэр авиас чадвараа угаасаа та тэгээд ирсэн. Тэрийг өнгөлөөд гоё гаргаад ирэх тусам тэр чадвар ч улам одоо ингээд сайжраад ирнэ гэсэн. Тэгээд тэгэх төдийд бол таны зүрхний хүрдэнд байрлаж байгаа тэрхүү одоо мөрөөдөл, хүсэл мөрөөдлийн чинь тэр гал цог болгон тодроод цог төдий байсан бол гал болж хасаад, гал нь улам тодроод том гал болж хасаад ингээд ирнэ гэсэн. Тэгэх тусам таны амьдрал өдөр болгон нартай байгаа юм шиг, өдөр болгон гэрлэр дүүрэн байгаа юм шиг, өдөр болгон маш гоё баяр түгэл явдал болох гээд байгаа юм шиг ингээд цаанаасаа баярлаа, догтлоод энэ цэнгэлтэй тийм мэдрэмжүүд орж ирээд эхэлдэг гэсэн. Тэгэх тусам хүн улам гоё илүү хиймээр, бүтээмээр олон үүд хаалга таны өмнө нээгдээд байгаа юм шиг мэдрэмжүүд төрдөг. Тэр бол үнэн. Үнэхээр таны өмнө бол олон үүд хаалга нээгдэж гарч ирдэг. За ингээд явж байгаа процесс маань өөрөө бидний одоо хэлж байгаа тэр манифест гэдэг процесс. Манифест хийгдэж чинь гэсэн өөрийнхөө мөрөөдлийн төлөө тэр мөрөөдлөө дотроо зураглаа, тэрний төлөө үйлдэл хийгээд яг тэр мөрөөдөл чинь биелээ явж байгаа тэр процессаа мэдрээд чаргаад ингээд догтлоод байгаа өөрөө яг манифест гэсэн. Тэгээд яг тэр догтлын дээд үйлдэлслийн одоо тийм дээд энергийн үйлдэлтэй байгаа цагт та яг тэр энергийн үйлдэлтээр байгаа тэр сайхан зүйлсийг өртөө дуудана, тэр үд хаалгыг өртөнэ. Тэр тоолн таны амьдрал шал өөр болж орж ирнэ гэсэн. Тэгэхээр энэ бол өнөөдрийн цалин мөнгөний хэмжээ, нийгэмд ирэх статус, бусдад харагдах тэр мундаг сайхан байх тухай ойлголт тэрнээс бол шал өөр зүйл. Тэрийг бусдын үгээр харахад ийм одоо ахиц дэвшил гарахгүй байгаа тийм нийгмийн статусын хувьд сайжрахгүй байгаа ч гэсэн таны дотоод сэтгэлд бол энэ дэвжиж дээшсэн зүйлс бол маш ихээр явагдсан байдаг. Энэ хэмжээгээрээ эргээд таны 3D бодит амьдрал илүү сайхан болж, дэлгэр дүүрэн болж ингээд та өөрийнхөө тэр голын ус хатгаж байгаа тэрхүү мэдрэмжээ дагснаар өөрийн сүнсний зорилгоо биелүүлээд өөрийн мөрөөдлийн амьдралаа өөртөө бий болгох боломжтой болдог юм аа. Ингээд өнөөдрийн дугаараар сүнсний зорилгоо хэрхэн олох, үнийг олсноо бидэрт ямар мэдрэмж төрөв, үнийг хэрхэн сонсох тухай бяцхан яриа хэлье. Та бүхэнд энэ подкаст таалагдсан бол манай сувагт subscribe дарахад бити мартаарай. Дараагийн дугаараар хэрхэн уулзъя.